Биотехнологийн үндэсний ууган үйлдвэр биокомбинат төрийн өмчит компанийн үйл ажиллагаатай ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчлэгээний бодлогын зөвлөх Давбаяр, ерөнхийлөгчийн тамгын газрын хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга мөнх төр болон сангийн яам эдийн засаг хөгжлийн яамны албаны хүмүүс танилцлаа. Биокомбинат нь одоо 100 жилийн түүхтэй. За сүүлийн 50 жил яг энэ байранд үйл ажиллагаа явуулж байгаа. 50 жилийн өмнө бол одоо Аздаа тэргүүлэх маш том хэмжээний одоо вакцины үйлдвэр байсан бол өнөөдрийн байдлаар бол одоо нэг 30 гаруй жилийн хоцрогдолтой явж байна. Тийм ээ. Тэгэхээр энэ үйлдвэрт бол одоо технологийн одоо шинжил хийх нь бол зайлшгүй шаардлагатай болсон учраас одоо хүнсний хувьслын хүрээнд олгож байгаа 5-6% хүүтэй 3-5 жилийн хугацаатай зээлэнд энэ жил одоо ингээд хамрагдаж байгаа юм байна. Тэгэхээр энэ жил хамрагдсан 5-4 төгрөгийнхаа зээлийг авах юм бол одоо техник тоон төхөөрөмжүүдэд шинжилж байна. Одоо хүнсний аюулгүй байдал ч одоо хүний аюулгүй байдалтай шууд холбоотой. Тэгэхээр бол эрүүл хүнс хэрэглэхийн тулд бол одоо өвчнгүй одоо малын эрүүл малын мах гэдэг. За юуны урьдчилан сэргийлэх гол одоо вакциныг одоо улсын хэмжээнд ганцаараа хийж байгаа үйлдвэр вирусын гаралтай мал шүлхий одоо богино малын ялцсан гээс төврөт гэх мэт вакциныг одоо дотооддоо энэ үйлдвэрийн төшөглөж энэ технологиг төшөглөж үйлдвэрлэх энэ үйлдвэрлэлээ шинжлэх юм одоо хүнсний аюулгүй байдлын ерөнхийлөгчийн одоо тавьж байгаа зорилтын өрөөнд бол хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Биокомбинат төрийн өмчит компани шинжлэх ухаан цуурилсан малын халдварт гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, онцлох, эмчлэх био бэлтгэл үйлдвэрлэж байна. Жилдээ 40 гаруй нэр төрлийн 50 сая орчим тун био бэлтгэл үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг 100% импорт орлох бүтээгдэхүүнээр хангаж байна. Мялзан, шүлхий, тэгээд нөгөө арьс товруудах өвчин гэсэнтэй энэ гурван үндсэн өвчний эсрэг урьдчилан сэргийлэх вакциныг үйлдвэрлэх юм байжээ. За тэгээ энэ тэр үйлдвэрд ашиглалтанд орох юм бол одоо манай Монгол энэ тухайн 3 вакцины хувьд бол импортоос бол бүрэн дөрөв импортын хамаарлыг багасгаж 100% дотоодын үйлдвэрлэх боломжтой байгаа юм байна. За тийм болох юм бол ялангуяа энэ одоо манай Монголын ирээдүйд малаа эрүүлжүүлэхтэй хүнсний хувьсгалаагаа бодитоор хөгжүүлэхийн тулд мал нь эрүүл байх ёстой. Тэрийн бол ялангуяа вакцинууд дотоодын үйлдвэрлэх нь чухал юм аа. Одоо импортоор авч байгаа одоо шүлхий, үхрийн арьс товруудах бог малын мялзан өвчний вакциныг өөрийн орондоо үйлдвэрлэе тий. Энийний тулд бид нарт одоо шинэ үйлдвэр, орчин үеийн эм үйлдвэрлэлийн шаардлага хангасан үйлдвэрийн байр, технологи, мэргэжсэн боловссон хүчин шаардлагатай байгаа гэдэг утгаар нь бид нар бодол ингээд Дэлхийн банкны чекап төсөлд бол хандсан. Хүнсний хувьсгалд амжилттай хэрэгжихэд биокомбинат төрийн өмчит компани чухал нөлөө үзүүлэх юм а. Энд тус үйлдвэрийн цаашдын үйл ажиллагааг сайжруулахад онцгой анхаарч хамтарч ажиллана гэдгээ албаны хүмүүс илэрхийллээ.